Одоо олон жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж өөр хүмүүсийн минь ч гэсэн дарамтлж одоо өдийг хүрсэн 17 настайгаас хамт амьдарч одоо 4 сайхан хүүхдийн эцэг их болсон одоо 2 хүүхдийн 2 сайхан ачтай болсон байна. Тэ гэтэл одоо Эрдэнэсүхэн одоо улс төрд явж тэ нэр нөлөө бүхий хүмүүсийг одоо маш олноор нь таньж үүнийхээ одоо юугаар одоо хүрээллийнхаа одоо найз нөхөд ах дүү нараараа дамжуулан одоо уг хэрэгүүдийг замхруулах шалгахад нь одоо саад учруулж одоо аль болох нуун дарагдуулах ийм үйл ажиллагаануудыг явуулж ийн гэж би хардж байгаа. Одоо яагаад гэх юм бол одоо миний хамрыг одоо 2024 онд 4 сард хугалсан. Одоо ямар шалтгааны улмаас хугалсан бэ гэхээр одоо их хурл дэвших зорилготойгоор утааны тухай контент бэлтэж явах үйл явцдаа өөрөө одоо сэтгэлд хүртлээ өөрөө ярьж чадсангүй гэж бохимдож намайг заадаж хамрыг минь хугалсан. Ингээд том хүүтэйгээ хамт гэмтлийн эмнэлэг орсон боловч одоо нөгөө цагтаагийн байгууллагаас мэдээлэл одоо байцаалд авах болдго юм байлээ. Үүнээс одоо яагаад одоо их хурл дэвших эрхийн одоо төтгөл зөвлөжүүл яах вэ? Энээс л миний аймнаас өөр хүмүүсийн минь эрүүл мэнд хохируул яах вэ гэж яагаад хүүтэйгээ хамт гэмтлийн эмнэлгээс цугтсан. Ингээд одоо Эрдэнэсүх өөрийнхөө хамаарал бүхий этгээдээр дамжуулан намайг 3 гал эмнэлэгт 4 сарын 4-ний өдөр 24 оны 4 сарын 4-ний өдөр намайг хэвтүүлж хамар ясны хугарал эмчлэх хагалгаанд оруулсан байдаг. Ингээд хамар ясны хугарал гээд энд 3 гал эмнэлгийн дүнэлт нь одоо энэ дээр байж байгаа. Тэгтэл одоо сая ингээд уг хэргийг би цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгтөл дүгнэлт нь хөнгөн зэрэг гэж гарсан байдаг. Яагаад хөнгөн зэрэг гарсан юм бэ? Одоо Эрдэнэсүхэн тэ улс төрийн нөлөө бүхий хүмүүсээрээ дамжуулан одоо энэ уг хэргийг дахин одоо замхруулах одоо нуун дарагдуулах өөрөө цэвэрхэн ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй гэдгээ одоо батлах гэж оролдож гин гэж би бодож байна. Энэ нь бол одоо Эрдэнэсүхтэй үргэлж чи хинч биш шүү. Тэ чамайг би яавалч яаж чадна. Чамайг үргэлж одоо Эрдэнэ ихнэр шиг болгоно. Нөөрийг чинь одоо шалслна, түлэн, хүчил цацсан, үдэж ухаж аавна. Одоо чамайг бол одоо юу болно шүү тэ. Амь насаа чинь хохироцсон байхад чи яаж чадахгүй гэдэг. Тэ миний ард бол ерөнхийлөгч тэ хүрэлцэх бит хоёр бол ах дүү бит хоёр хамт бэлтгэл хийдэг тэ хотын дарга Нямбатар бит хоёр шар мортынхын цусланд хоолунд идчихвээ ажил төрлийн ярьлаа наймаалцлаа. Одоо энэ мэдчлэн намайг одоо улс төрийн том нөлөө бүхий хүмүүсийг дурдж намайг үргэлж айлган сүрдүүлж одоо амь насын минь охирохойг оролдож идэг. Үүнтэй холбоотойгоор одоо миний энэ хамар ясны хугарлыг ч гэсэн одоо хөнгөн зэрэг гэж гаргасан баха. Одоо хэрвээ надаас өөр хин нэгний тэ хамар хугарсан байсан бол Эрдэнэсүхийн оролцоогүйгээр байсан бол одоо энэ хүнд зэрэг гарах байсан баха гэж бодож байна. Тийм болохоор би үүнд маш их гомдолтой байна. Энийг дахин одоо гомдол гаргасан байгаа. Дахин шинжиж томилж өгөөч гэж гомдол гаргасан байгаа. Хүмүүлэгчдэрээ дамжуулж. Ийм учраас одоо энэ олон жилийн хугацаанд намайг яагаад цагдаагийн байгууллага хандаагүй юм бэ гэдэг асуултууд маш ихээр гарч ирж байгаа. Энэ тухайд бол би 2012 онд бас цагдаагийн байгууллагад удаадараа мэдээлэл гаргаж ирсэн, хүсэлтүүд гаргасан, шалгаад өгөөч. Одоо үнэн мөнийг тогтоогоод өгөөч, хүчирхийллийг тассан зогсоогоод өгөөч гэж би хүсэлт гаргаж ирсэн. Тухайн үед одоо миний үсийг хяргах одоо эцэг хэмээн 2 дүүгийн минь дарамтлж зодож нүдэх аавын минь шүдийг хүртэл булга цогсон намайг одоо хээр гадаа аваач 2 хоног тэ нүцгэн шалдан байлгаж одоо надтай амьдрал үгүй бол эндээ өөх гэдэг ийм сонголтуудыг өгөх зэргээр намайг дарамтлж амь насын минь охирохойг
оролцож ирсэн. Энэ болгоныг шалгаад өгөөч гэж хаан уул болон Цомгийн архын дүүргийн цагдаагийн хэлцэд удаа мэдээлэл өгчсэн боловч одоо ямар нэгэн шалгаж тогтоосон юм байхгүй. Одоо жишээлх юм бол тий үс болол ургадаг, бүхэн төлждөг эргэтэн гэдэг ч юм уу иймэрхүү хариултууд өгөөж миний одоо өгсөн гомдлуудыг буцааж ирсэн. Одоо тэгээд энэс хойш бол одоо хүчирхийлэл улам хүчтэй болж үргэлж одоо маш ойрхон болж цаг хугацааны хувьд өдөр болгон ч юм уу ийм их дарамт шахалтанд амьдарч ирсэн. Ингээд энэ бүх зүйлийн ард хууль хүчний байгууллагууд одоо мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө бүхийж одоо хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн одоо асуудлуудыг шийдэж өгөхгүй байгаа явдалд бол одоо маш их харамсаж байна.